За бүгдээрээ сайн уу? Анхны тоо үржигдгүүн задлах гэдэг ээлжид хичээлээ танилцуулъя. За тэгэхээр хамгийн түрүүнд анхны тоо гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Анхны тоо бол зөвхөн өөртөө хуваагддаг тоонуудыг хэлнэ. За жишээлх юм бол 2, 3, 5, 7, 11 гэх мэт тоонууд байна. Ингээд цаашаа үргэлжилнэ. Тоог анхны тоонуудын үржүүр хэлбэрээр бичгийг анхны тоо үржигдгүүн задлах гэж хэлээд байна. За жишээлх юм бол 6 гэсэн тоо байна. Энэ тоо маань ямар хоёр анхны тоонууд бүтэх вэ гэхээр 2 болон 3 гэдэг анхны тоонуудын үржир байх нэ. За хэдүүлээ жишээ бодлого авч үзье. 24 ба 36 гэсэн тоонуудыг анхны тоо үржигдгүүн хэлбэрээр задлах гэсэн ийм даалгавар байна гэж үзье. За тэгвэл дунд сургуульд анхны тоо үржигдгүүн задлах ийм хоёр төрлийн арга үздэг. Нэг нь мод байгуулах арга, нөгөөх нь багнамжлалын арга гэдэг. Аль ч аргаар бичсэн эцсийн хариу адилхан гарна. За 24 гэдэг тоог ингээд задлахад 2 3 удаа 3 1 удаа орсон буюу 2-ын 3 зэргийг үржих нь 3 байна тий. За 36-г харъя. 36-г анхны тоо үржигдгүүн задлахад 2 2 удаа 3 2 удаа буюу 2-ын квадратыг үржих нь 3-ын квадрат гэж задрах нэ. За багнан бичлэгийн аргыг нь ингээ биччихдэг. За мөн адилхан 24 бол 2-ын 3 зэрэг 3-ын 1 зэргээс бүтэж байна. 36 бол 2-ын 2 зэрэг 3-ын 2 зэргээс бүтэж байна. За бүгдээрээ дадлага ажил хамтдаа хийцгээе. За мод байгуулах аргаар 46 ба 31-ийг байгуулаарай гэсэн байна. Та нар видеого зогсоож агаад өөрсдөө байгуулад үзээрэй. За 46 бол 2-ыг үржих нь 23 гэж анхны тоо үржигдгүүн задрах нь байна. За 130 бол 2-ыг үржих нь 3, үржих нь 5-ын квадрат гэж задрах нь байна тийм ээ. За дараагийн дадлага ажил. Багнан бичлэгийн арга гэж байна. 255 болон 74 гэсэн тоонуудыг видеого зогсоож агаад багнан бичлэгийн аргаар бодоод үзээрэй. За ингээд бол 255 бол яаж вэ? 5-ыг үржих нь 3, үржих нь 17 гэсэн анхны тоонын үржүүрт задрах нь байна. Харин 74 бол 2-ыг үржих нь 37 гэсэн анхны тоо үржигдгүүн задрах байна. За 24, 45, 60 гэсэн тоонуудыг анхны тоо үржигдгүүн задлаарай. За видеого зогсоож агаад өөрсдөө бодолтой хийж үзчихэд тэгээд хариугаа шалгаарай. За хариугаа шалгах юм бол 24 бол 2-ын 3 зэрэг үржих нь 3, 45 бол 3-ын 2 зэргийг үржих нь 5, 60 бол 2-ын 2 зэргийг үржих нь 3, үржих нь 5 гэж задрах нь байна. За хэрвээ энэ видео маань таалагдсан бол лайк дараарай. Тэгээд мөн subscribe хийгээрэй. Баярлалаа.